20 жилийн өмнө наадамд морь цоллож байсан хүү дэлхийн шилдэг баритон дуучин боллоо. Тэр бол дэлхийн шилдэг баритон дуучны жагсаалтыг энэ жил 5900 оноогоор дахин тэргүүлсэн Инх Батын амар төвшин юм. Монголын дуурин театрын баритон хоолойтой дуучин Инх Батын амар төвшин нь 1986 оны 3 дугаар сарын 23-нд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өсжээ. Тэрээр 9 дугаар ангидаа Улаанбаатар хотод ирж дуулахуй хэмээх уралдаанд амжилттай оролцож, соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид элсэн суралцах урилгатай гэртээ ирж байжээ. 2004-өөс 2009 он соёл урлагийн их сургуулийг Ерөө багшийн шав болон суралцсан. 2009 оноос Дуур Буужгийн Эрдмийн театраас сонгодог урлагийн уран бүтээлчийн гараагаа эхлэн гоцсол дуучин болсон байдаг. 2016 онд анхны бие даасан Инх Батын амар төвшин нэртэй тоглолтоо хийж байсан тэрбээр 2011 онд 25 наснда Монгол улсын гавьяат жүжигчин, 2022 онд Монгол улсын ардын жүжигчин цолыг тус тус хүртжээ. Мөн 2016 онд Монгол улсын соёлын элчээр томилогдож байсан. Түүний хувийн амьдралаас дурдвал эцэг эхээс гурвуулаа бөгөөд айлын дунд хүүхэд. Түүний эхнэр Туяа мөн адил 1998 оноос хойш Дуур Буужгийн Эрдмийн театрт гоцсол дуучнаар ажиллаж байгаа. Тэр өдгөө дуурийн урлагийн эх орон болох Итали улсад ажиллаж байгаа бөгөөд 2025 оны дэлхийн дуурийн шилдэг баритон дуучнаар тодорхойд байгаа юм. Gentile come le